Засгийн газрын хурлаанаар газар олгох эрхийг орон нутагт нь шилжүүлэхээр боллоо. За 2024 онд газрын тухай хуульд өөрчлөлт оруулж ашиглуулах, эзэмшүүлэх газрын байршил хэмжээ зориулалтыг засгийн газраас тогтоодог болсон юм а. Үүнтэй холбоотойгоор газар олгох процесс удаашрч иргэдээс гомдол их ирэх болсон учраас дээрх шийдвэрийг гаргасан байна. За үзэгчдээ бид Төв аймгийн Сэргэлэн сумаас мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр 2022 онд нийслэлд үер олсонтой холбоотойгоор иргэд аж ахуйн нэгжийн газар эзэмших ашиглах хүсэлтийг засгийн газар шийдвэрлэдэг болсон. Энэ нь нэг талаасаа газар олголтыг цэгцэлсэн хэдий ч нөгөө талаас орон нутгийн иргэд газар эзэмшихийн тулд засгийн газрын шийдвэрийг хүлээх хүлээгдэл чирэгдлийг дагуулж байсан юм а. Тэгвэл өнөөдөр засгийн газраас тухайн шийдвэрийг орон нутг нь бие дааж шийдэх ийм зохицуултыг хийж өглөө. Ингэснээр орон нутгийн иргэд тэр дундаа малчид өвлжөө хаваржааны зориултаар газар эзэмшихэд хүлээгдэл чирэгдэл бага болж байгаа нүдэ олсон шийдвэр болж байна гэдгийг хэлж байна. Суурин иргэншил ирж тогтчихж байна. Бидний бэлчээл хомсдож байна. Тэгэхээр зэрэг энэ сум орон нутгийн мэдэлд энэ газрын эзэмшил ашиглалтыг өөрсдөө одоо засгийн газрын гишүүд газар одоо хүчээд бидний амьдралыг мэдэхгүй шүү дээ. Бэлчээр нь хаана дутж юм, хаана илүү одоо аль талд нь бэлчээрийн амраа юм, аль талд нь бэлчээрийн нөөцлөмөр юм. Энэ үдийг орон нутгад мэдчих шээ. Тэгэхээр би орон нутгад ирж байгаа нь сайн тал байх болов гэсэн бодолтой л. За одоо газартай болоход бол энэ чинь юу яаж вэ? Энэ хөдөө орон нутгад байгаа хүмүүст бол газар олголт чи хүндрэлтэй болчиход байна. Нэгдүгээрт одоо энэ юуны өвлжөөний малчид бол дайлангуй энэ өвлжөөний газар авах. Тэгээд энэ өмчлөлийн газар авах, цусныгийн газар авъя гэхэд одоо засгийн газраас нөгөө шийдвэр гараад тэргээр засгийн газрын нөгөө баталсан журмаар л явдаг болчиход байна шүү дээ. Тэгэхээр тэр чинь болохоор зөв энэ хөдөөний ард иргэд мэдээлэлээс хол байдаг хүмүүст бол юу н хөөцөлдөлгөө ихтэй, ажил ихтэй нөгөөх нь зөвшөөрөл нь гарч ирдэг. Жишээлбэл малчинд орж өвлжөөний газрыг авах сум орон нутгаар өөрсдөө мэдэн шүү дээ. Хэдэн жил амьдэрсэн, хэр удаа суурьшиж байгаа. Тэгээд энэ хүнд эзэмшүүлэхгүй барих уу гэдэг сум орон нутаг өөрөө мэддэг учраас энэ бас нүдэ олсон сайн шийдвэр байна гэж бодож байна. Төв аймгийн Сэргэлэн сум нь 376,646 газар нутагта 18,631 талбарыг иргэн аж ахуйн нэгжид олгожээ. 2060 иргэнтэйгээс 585 малчин өрх. Тэдгээрт 306 нэгж талбар бүхий 20,86 газрыг өвлжөө хаваржааны зориултаар олгосон байна. 2025 онд л гэхэд газар авах 2,500 гаруй хүсэлт өргөдөл ирснээс 1,900 орчим нь шинээр газар эзэмших хүсэлт байжээ. Энэ нь тус суманд газар авах хэрэгцээ шаардлага хэр өндөр байгааг мөн үүнийг засгийн газар шийддгээс нь хүндрэл учруулж байсныг илтгэж байгаамаа. Томын хэмжээнд газрын асуудал шийдвэрлээд олголт хийгээд явдаг байсан бол одоо засгийн газрын хяналтайгаар газар олгож байгаа нь бол нэг талаас газар зохион байгуулалтын төлөлт талаас бол харуул маш сайн одоо нэг хяналттай газар олголт хийгээд явж гин гэж үзэж болох боловч нөгөө талаас иргэдэд засгийн газрын тогтоол шийдвэр нь эрхийг хүлээгээд одоо хэдэн сард ирэх нь тодорхойгүй те хөвчлэн бол нэгдүгээр үйлрэл батаагаад ирдэг үүнийг хүлээснээр одоо тухайн санал өгсөн газар нь батлагдсан ч магадгүй батлагдаагүй ч байх магадaltaй учраас энэ нь болохоор хүндрэл чиглэл учруулсан одоо бол сум орон нутгийн хэмжээнд шийдвэрлээд явах юм бол газар олголт бол иргэдэд бол олгодоод одоо явна гэсэн үг тий. Газар зохион байгуулалт геодез зураг зүүн ерөнхий газраас улсын хэмжээнд эзэмшүүлж ашиглуулах боломжтой 102,079 газрын байршил хэмжээ зориултыг тодорхойлжээ. Тогтоол батлагдсанаар нийслэл 21 аймгийн хэмжээнд 35,000 гаруй иргэн аж ахуйн нэгж байгуулгын газрын асуудлыг шийдвэрлэх боломжтой болох юм а. Цаашид нийслэл сум дүүрэг уг тогтоол тусгагдсан байршил зориулт хэмжээний хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тухай бүр тодтгол оруулах замаар газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг орон нутагт нь цаг алдалгүй, шат дамжлахгүй шуурхаа шийдвэрлэх боломж бүрдэж байна.